За үзэгч та бүхэндээ ингээ Монголын ногоон бүсээс мэдээллийг хүргэж байна. Тэгэхээр энэ бүсэд маань Монгол үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд болон за ойн нөхөрлөл гэдэг яг энэ COP17-той холбоотой иргэдэд чиглэсэн олон үйлчлэгээнүүд болон сонирхолтой мэдээллүүдийг нэг дороос авах энэ ногоон бүсээс та бүхэндээ мэдээллийг хүргэж байна. За яг одоо энэ тэрбум мод павильон дээр бол одоо Монгол улсын одоо нөхөрлөл ойн сан аж ахуй хошоодуудын нэгдсэн одоо илтгэлүүд одоо өргөжж байна. За үүнтэй холбоотойгоор нөхцөлийн холбооны төлөвлөлтөд бид уулзж байна. За энэ өдрийн мэдээг хүргэе. За энэ өдрийн мэдээг. За энэ удаагийн COP17 хуралд за нөхөрлөлтийн үед ямар оролцоотойгоор бас та бүхэн оролцож байгаа вэ? За би Сэлэнг аймгийн байгалийн нөөцийн хамтын хэмжүүдийн нөхөрлөлтийн холбооноос оролцож байна. За манай төрийн бас байгууллага сүүлийн 6 жилийн хугацаанд аймгийн хэмжээд хийсэн үйл ажиллагаагаа за бусад улсын хэмжээнд за мөн аймагт хэрэгжиж байгаа нөхцөлүүдээс сурчлах зорилготой ирсэн ийм үйл ажиллагаа явуулж байна. За тэгээд бид нар энэ удаагийн уулзалтан дээр бол ойн дагалт баялаг ашиглалт за мөн дээрээс нь ойсон гэрээгээр эзэмшиж байгаа нөхөрлөлүүд аж ахуй арга хэмжээ хэрэгжүүлж байгаа байдал за мөн уур амьсгалын өөрчлөлт дасан зохицгоо гэрхэн бий болох уу за мөн чиглэлд дараагийн нэг үйл ажиллагаанд тэрбум модны үйл ажиллагаатай хэрхэн холбогдох вэ гэсэн ажлуудыг бусад аймгийнхаа нөхөрлөлтөд санал солилцоод туршлага солилцох ийм хэлцүүлэг зохион байгуулж байна. Нөхөрлөлтийн үед энэ COP17 хурал дээр ямар үндсэн ихтгэл бас тавьж байгаа. Нөхөрлөлт үйл ажиллагаа ер нь одоогийн төвшөнд ямар манай Сэлэнг аймгийн хувьд бол 168 нөхөрлөл 430 орчим мянган ойн сан хариуцсан ажилтдаг. За тэгээд бид нар нэг 1200 орчим өрхийн 2600 орчим гишүүнтэй. За тэгэхээр бид нар бол ойн сан гэрээгээр эзэмшиж байгаа ойн сангийнхаа аж ахуй арга хэмжээг төлөвлөх буюу ой арчилгааны ажлыг гүйцэтгэх зам хамгийн гол нэг ажил бол ой хамгааллын ажлыг өдөр тутмын үйл ажиллагаанд зохион байгуулдаг. За энэ нь бол ой хоёрын төмрөөс хамгаалах, өрчлөн сэргийлэх, за мөн төрийн захиргааны байгууллагууд сумын болон сум дундын аймагтай хамтарч ажиллах, мэргэжил арга зүйн зөвлөгөө авах гэсэн ийм үйл ажиллагаанд зохион байгуулдаг. За бид нар яг өнөөдөр бол ойн дагалт баялаг ашиглах, за мөн Баян Үйлгийн аймгийн нөхөрлөл, за мөн дээрээс нь Сэлэнг аймгийн нөхөрлөлүүд өөрсдийнхөө хийж байгаа үйл ажиллагаагаа бусдад түгээн дэлгэрүүлэх, танилцуулах, туршилт судлах ийм үйлчлэг зохион байгуулж байна. нөхөрлөлтийн үеийн ногоон зээл одоо тэрбум мод сангаас гээд олон одоо төлбөрөд хэрэгжиж байгаа. Үүнээс бас авах боломж за хамтран хэрэгжүүлж байгаа төлбөрүүд бас юу байгаа вэ? Өнгөрсөн 4 сард бид нар Сэлэнг аймагт хөдөө аж ахуйн минжүүд экосистемийн төсөлтэй байдлыг хангах стрийн нэмэх төсөлтэй хамтран, за мөн тэрбум мод сантай хамтран банкны байгууллагатай хамтарсан сургалт зөвлөгөөний зохион байгуулсан. За тэн дээр хамгийн гол яригдсан зүйл бол ойсон гэрээгээр эзэмшиж байгаа нөхөрлөлүүд маань хуулийн этгээд болж данстай болох гэсэн энэ шаардлагыг тавьж байгаа. За тэгэхээр бид нар 168 нөхөрлөлөөс одоогийн байдлаар нэг 60 орчим нөхөрлөл бол хуулийн этгээд болсон данстай болсон юм бэ. За бид нар зөвхөн мод өршүүлэг биш ой арчилгааны ажлыг гүйцэтгэх за зарим тохиолдолд ой хамгаалал за төмрийн эргүүл хийх ажил дээр бол орон нутгийн байгууллагууд буюу нийгмийн халамж хөтөлбөрийн хэлтсээс бас тусламж авч ингэж үйл ажиллагаагаа явуулж ажиллаж байгаа. Ер нь Монгол улсын хэмжээнд гिचлийн нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байгаа. Хийж байгаа ажлуудын үр дүнгууд ер нь ямар нааштай байх шиг. За Монгол улсын хэмжээнд яг одоогийн байдлаар бол нэг 1200 орчим нөхөрлөл үйл ажиллагаа явуулж ингэсэн тоо баримт байдаг. За бидний хийж байгаа хамгийн гол зүйл бол ерөөсөө ой хамгаалал гэсэн энийг бол хамгийн дөрөнд хийдэг. За юу вэ гэхээр хүний үйл ажиллагаанаас нөлөөтэй буюу 65 орчим ой гэрийн төмөр 95 орчим хувь хүний үйл ажиллагааны нөлөөлөөс болдог. Сүүлийн жилүүдэд бол энэ тоо эрс багассан. За мөн хууль бус мод бэлтгэлээс өрчлөн сэргийлэх энэ ажлууд бол эрс багассан бол нөхөрлөл ойн сан гэрээгээр эзэмшиж байгаа хамгийн гол үр дүн гэж харж байгаа. COP17 хурлаас та бүхэн маань юуг ер нь өөрсдөө авч үлдээ гэсэн тийм өчид эрмэлзэлтэй байна. Бид нар энэ удаагийн хурал дээр бол нөхөрлөлийн үйл ажиллагааг цаашид иргэд маань за мөн олон нийт маань нээлттэй ойлгодог болоосоо за биднийг зөвхөн ой хамгааллын бүлэг гэж битгий хараасаа ойн тогтвортой мижүүдийг хэрэгжүүлдэг баг за мөн төрийн захиргааны байгууллагатай хамтран оролцдог за иргэд шийдвэр гаргадаг за бид нар төрийн захиргааны байгууллага шаардлага тавьдаг бол иргэд бидний дуу хоолойгоо сонсдог болоосоо энийг одоо улс орон даяараа бүгд бүлээн зөвшөөрөөсөө бусад бүс нутаг дэлхийн хэмжээнд бас дуу хоолойгоо хүргэх гэсэн ийм зорилготой оролцож байна. Та бүхэн дамжиж хүсье. За баярлалаа. За тэгэхээр үзэгч та бүхэндээ COP17 хуралдааны за ногоон бүсээс мэдээллийг хүргэж байна. Тэгэхээр мэдээж яг энэ чиглэлээр бол ой нөхөрлөлүүд за биологийн олон үндэс байдлыг илүү сэргээх за үүн дээр илүү туршлага судлан өөрсдийнхөө бас олонт амжилтын талаар одоо энд бол өөрсдөө ихтгэл тавьж байна. За хамгийн гол нь манай улсын хувьд Монгол улсын хүчээр санагдсан тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд энэ ойгоо нөхөл сэргээх хамгаалах энэ чиглэлээр түлхүү гол бодлогыг бол баримталж байгаа. За үүний үр дүнгууд чинь технээсээ гарч аж ахуй нэгжүүд болон ойн нөхөрлөлүүдээр дамжуулан бас энэ ойн нөхөл сэргээлтийг илүү эрчимтэй явуулах энэ алхмууд бас үр дүнгээ өгж байгаа. За үүн дээр бид юун дээр гол анхаарах вэ гэхээр ойн нөхөрлөлүүдэд дэмжих дээрээс нь төрийн байгууллагууд хоёрын хамтдаа нэгэн цонх руу харж чадах юм бол энэ одоо ойн сангаа илүү нэмэгдүүлэх энэ өргөн боломж байгаа гэдэг зүйлийг бас хэлэх зүйтэй байна.